газрын төсний үйлдвэр маань нөгөө түүхийн эдний асуудлаа яасан бэ? Бид чинь нэг түүхийн хомсдолтой юм уу, түүхийн багтай тэгсэн мөртлөө үйлдвэр байх гэдэг асуудал зөндөө ярьсан. Тэгээд үйлдвэрээ барьчлаа гэж бодоход нөгөө түүхийн эдэн байхгүй 20 хэдэн хувийн одоо нөөцөө ашиглаж ажиллана, үлдсэн 80% нь ингээд нөөцөө ашиглаж чадахгүй юм шиг ийм зүйлс яригдсан. Хятадын талтай бид нэр зөвшөлтсөж тэр нөөцийг 80-100% хүртэл ажиллах тэр боломжийг нь одоо эрэлхийлнэ гэдэг ийм зүйл хамгийн сүүлд миний мэдгээр чуулган дээр яригдаад өнгөрсөн. Энэ тал дээр урд айлтайгаа ярилцаж, хэлэлцэж, ахиц дэвшил гаргуулж чадвуу. 28 оны 12 сарын 30-31 онд нөгөө газрын төсний үйлдвэр мань ашиглалтанд орох гээд байгаа. Тэр үед бид түүхийн эдтэй байх уугүй юу гэдэг асуудлыг та хэд маань ямар төвшөнд хөөцөлдөж байна вэ гэдэг асуултанд хариулт авъя. Баярлалаа. Аж үйлдвэр эрдэс байлгийн яамны газрын төсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга ашиглалаа. За манай улсын хувьд бол ашиглалтын баталгаат нөөц 43.6 сая тонноор батлагдсан байдаг. Үүний 11 сая тонныг одоогоор олборлож экспортлоод байна. Үлдсэн нөөц бол 33 орчим сая тонн нөөц байна. За газрын төсний батлагдсан нөөц бол үйлдвэрийг бол 20 жил хангах тогтвортой үйл ажиллагааг явуулах боломжтой. Гагцхүү энэ олборлтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Нэмэлт хөрөнгө оруулалтуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар за олборлт ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Бүгд Хятад ард улсын төрийн өмчт 2 компанитай бол бид нэр хэлцээрийн ширээний ард суугаад тогтмол асуудлыг ярилцж байгаа. Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн 4-р сард бүгд Хятад ард улсын CNPC компани буюу Хятадын газрын тус корпорац судалгаа шинжилгээний хүрээлэнгийнхээ үржээр газрын тосны үйлдвэрийн газар дампуурцсан. Одоо би өөрөө хэрвээ энийг буруу ярьж байгаа бол одоо би өөрөө хариуцлага өрнө шүү дээ. Хүн гүтгсэн гэд. Нөөц байхгүй, ус байхгүй, тэзүү нууцд арцсан, надад ирсэн. Тэзүү баталсан гарын үсгч байхгүй шүү. Тэгээ би үндэсний аюулгүй байдлын зөвлөл рүү бичгийг явуулж байна одоо. 7 хуудас цаас явуулж байна. Би одоо бүр хамгийн давчхнороо нууцуд байгаа учраас би дэлгэрүүлж чадахгүй. Миний асуулт хэн хариулах юм бол одоо энэ эрчим хүнд үйлдвэр нь хариулах юм уу? Газрын төсний үйлдвэрийн газар гэдэг энэ 2.2 тэрбум долларын төсөл өдөр өнгөрөх тусам 100 сая долларын өрөнд иш чошиг гүйж байгаа энэ төсөл дампуурцсан гэдгийг ингээд бүр ингээд улс даяар яриад байхад би газрын төсний үйлдвэрийг ерөөсөө эсэргүүцээгүй шүү дээ. Газрын ойр гайны одоо баг дээр наадхаа өөрчлөөд газрын тосны бодит төсөл хөтөлбөр рүү орох тийм боломж байна уу? Наад чинь бол нохойн замаар орчлоо гэж монгол хэлээр яриад байна. Миний асуулт ингэж хэлээд байхад одоо нэг 2-3 жилийн дараа оюутлогоо шиг бид далаараа тавилдсан байна гэдэг дүгнэлт гаргахад хэн хариуцлага өрөх вэ? Энд дээр хартлагаараа хэн хариуцах вэ? Шигтлээ аж үйлдвэр эрдэс байлгийн яамны газрын төсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. За газрын тос боловсруулах үйлдвэр бол 2-3 засгийн газар дамжаад хэрэгжиж буй төслөө. Мэдээж томоохон төслүүдийн хувьд бол хоош урагшаа цаг хугацаа төсөв мөнгө нэмэгдэх зэрэг маш олон асуудал тулгартыг бид биеэрээ туулаад мэдрээд явж байна. За газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчт компани засгийн газрын тогтоолоор байгуулагдсан Эрдэс Монгол компани харьяа байгууллага. За тус компани бол өөрийн гэсэн захиралтай хариалах төлөөлөл удирдах зөвлөлтөй за ажил хариуцсан хүмүүс байгаа. Тэгэхээр хууль тогтоомжийн дагуу тухайн цаг үедээ хариуцлага хүлээгээд явах баха. Дахиад хэлдэ хэн хариуцна гинэ? Газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчт компани нь Эрдэс Монгол компани харьяа компани засгийн газрын тогтоолоор байгуулагдсан компани төлөөлөл удирдах зөвлөлтөй хариуцсан албан тушаалтнуудтай ийм компани байгаа. За энэ 2.2 тэрбум долларын лойр болоод дуусвал хариуцлагыг одоо ахалж байгаа хүн хэн бэ? Нэрийг хэлдэ. Захирал Алтан цэцэг. Тэгээ өөр удирдах зөвлөл нь гэрлээ. Төлөөлөл удирдах зөвлөлийн дарга гэж. За ингээд ямар ч байсан лойр болно гэж хэлээд байхад тоохгүй яваад байхад хариуцах нь Алтан цэцэг гэрлээ хоёр юм байна гэдгийг Монголын ард түмэн сонсож авлаа.
А сайднаар засгийн газар бол хариуцлага өрөхгүй юм байна шүү дээ. За би маш сайхан ойлголт авлаа.